Сайн мэцэн эрхэм үзэгчдээ нэр төр зэгийн сайд зөв найзууд нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын нээлтийн үйл ажиллагаан дээр хүрэлцэн ирсэн байна. Ингээд төрийн бус байгууллагын тэргүүн Эрдэнэ Бэлгийтэй ярилцъя. Сайн байцгаана та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргье. Зөв найзууд нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага маань 2021 оны 4 сард байгуулагдаад түүнээс хойш тасралтгүй бас үйл ажиллагаа ингээд нийгэмд хүрч ирсэн. Тэгэд одоо манай төв нь өнөөдөр ингээд нээлттэйгээ үйл ажиллагаа хийж байна. Зөв сэтгэлээ зөв хандлагт одоо нэгдсэн одоо манай салбар зөвлөлийн одоо гишүүд дэмжигчтэй манад одоо нэгдэх хүсэл сонирхолтой одоо энэ усуудтайгаа үйл ажиллагаа зангидахын тулд энэ одоо төв маань ингээд нэгдэж байгаамаа. Тэгээ ингээд та бүхнийгээ одоо 7 хоногийн аль ч өдөр манай төв дээр ирж одоо бид бүхний одоо энэ үйл ажиллагааг танилцсан уу гэж одоо урьж байна. Манай байгууллагын хийж хэрэгжүүлж байгаа ажил цаашдын хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар бас тодорхой мэдээлэл өгөөч. За сайн байцгаана уу. Өнөөдөр манай зөв найзууд нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын одоо ОСМ нийтийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн тас баярлалаа. За манай эхний хийх ажил маань болохоор одоо хөршийн холбоог дахин сэргийх аян маань эхэлж байгаа. Энэ маань болохоор 3 сарын 1-нд нээлттэй хийнэ. Эхний хийх одоо хөршийн холбоо маань болохоор Сонгоорхон дүүргийн 43 дугаар хороо Баян зүрх дүүргийнхаа нэг хороог сонгоод ингээ эхнийхээ ажлыг хийнэ. За танаа хийж байгаа ажлуудаас бас нэг том сайхан төсөл байгаа. Энэ маань болохоор гэртээ хүүхдээ хараа сууж идэг ээжүүдийг бас ингээд дэмжиж ажиллая гэсэн ийм ажил явуулж байгаа юм байна. Энэ талаараа бас За тий. Манай эмэгтэйчүүдийн зөвлөлд сайхан бас байгуулагдаад дарга маргаа томилсон байгаа. Эмэгтэйчүүд хийсэн хамгийн ихний ажлууд одоо хүүхдээ хаадаг ээжид сургууль семинараа хийн. Мөн гэртээ одоо нөгөө янз бүрийн юмар ингэж хийж уралдаг хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүсийнхээ одоо ингээд гэртээ бахан ингээд одоо эсгийн тавч хийгээд шүрэн урдаар ингээд янз бүрийн юм хийждэг. Тэр ингээд хөөрхийн бас нөгөө харамжийн зээл тамрагдчаа тэр мөнгөөр одоо параметраад аваад гэртээ ямаа хийчээ нөгөөтгөө борлуулж чадахгүй зарч чадахгүй зээлээ тэрнээсээ бодоод зарч чадахгүйгаасаа бодоод зээлээ төлж чадахгүй учраас бид тэр эмэгтэйчүүдийг дэмжиж ажиллаад тэднийхээ хийсэн ямыг нийгэм түгээгээд зарж өгөө тийм арга хэмжээгээд одоо тусдах арга хэмжээг бас хоёрт тавьсан байгаа. Энэ зөв найзууд клубийнхэн маань Монголд одоо маш өгүүлэгдсэн тэр хөршийн холбоо гэдэг энэ үйл ажиллагааг төслийг гэхүү тийм ээ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлэн болоод байгаамаа. За хөршийн холбоог зөв найзууд клубийнхэн маань санаачлан гаргаж ирсэн гэдэг бол ерөөс бид нар Монгол хүний одоо ёс уламжлал зан заншлыг сэргээж байгаа тэр хөршийн холбоо айл хүний аймныг саахал түүний санаа нэг гэж ярьдаг. Тэр нүүдэлчин Монгол үеэс эхлээл саяхан болтол 30-аад жилийн өмнө хүртэл байсан социализмын үед байсан энэ холбоо гэдэг бол энэ одоо санаачлагыг хэрвээ өнөө цагийн монголчууд ингээд хэрвээ бид нар хэрэгжүүлээд дор айл өрх бүр албан байгууллага бүр ингээд дэвлзээд ингээд нэг хэрэгжүүлчих юм бол бид нар маш олон асуудлыг шийдэж бас болж байгаа юм. Яагаад гэвэл энд өнөө л нөгөө юу гэдэг шүү дээ хүмүүсийн бие биентэйгээ хамсарч хансаж айл айлаараа саахалтаараа өнөө хэцүү бүхнийг даван туулах бидний өнөө амьдралд яригадаад байдаг нийгмийн одоо бараан үйлсүүд байна шүү дээ. Жишээлбэл одоо хүчирхийлэл бол гэр бүлийн одоо доторх хүрээний хүчирхийлэл болж байхад ядахнаа утсаар дуудлага өгчдөг. Ядахнаа хажуу айлын хүүхэд хичээлээ таслаад байхад нь за бата болдоо хүүхдээ чи яагаад хичээлдээ явахгүй байна гэд хэлчихдэг. Өнөө монголчуудын тэр эерэг зөв хандлагыг сэргээх энэ үсэд хамгийн их одоо хувь нэмрээ оруулнаа. Монголчууд эхлээд санаанд нь өнөө цаас чичгээс нааш хүн хэлхээс нааш гэдэг магадгүй энэ хөршийн холбоо гэдгийг бид нар захимаар идэвхтэй ингээд өрнүүлж ингээд чадах юм бол ядахнаа одоо энэ жилийн цагаан сараас ахуулаад хүмүүс одоо лифтэнд ороод энэ хөршүүд хоорондоо мэндэлдэггүй хүмүүс зөндөө байдаг тийм үү? Би ч гэсэн одоо жишээлбэл манай байранд би одоо ирээд олон жил амьдарч байна. Хүүхдүүд нь бүгдээрээ нэг булан хараа зогсчихно. Юу хараа зогсчих нь. Тэгэл нэг ийм тэр хөршийн холбоо гэдгийг яг жинхэнэ хувь хүнээр боддоор мэдэрдэг ингээд нэг хэсэг нэг байрныхан хоорондоо нэг байрныхан шиг ингээд хандаад ирэх юм бол нэг одоо хорооллороо нэг дүүргээрээ гэдэг энэ нөгөө хамтд сэтгэлгээнд бас суралцах юм гэж харагдаж байна. Хөдөө орон нутагт зөв найзууд төрийн бус байгууллагын маань үйл ажиллагаа хэрхэн өргөж байна? За би энэ зөв найзууд төрийн бус байгууллага Дундгой аймагаас би байдгийг. Тэгээд
Манай би дунд говьтой сумд амьдардаг. За манай говьтой сум маань өнгөрсөн жил энэ төрийн бас байгууллагаараа бас 80 шиг мод тарьсан. Тэгээ ерөнхийдөө сая бас оны өмнө тэргүүнүүд маань очиод уулзаад манай өндөр насны наран туяа гэдэг багш байгаа. Багш маань бас тэндээ бас ногоон төгөл байгуулъя гэсэн санаачлага гаргаад одоо тэг ямар ч 22 онд гээд тэр ногоон төглөө бүтээн байгуулалтаа өргөжүүлэн цаашд дэлгэрүүлээд жижигхэн алгасахгүй ингээд нэмэгдэх зорилгоор бас ийм ажлууд хийхээр бас тэргүүнтэй бас яриад холбогдсон байна. Манай орчин үеийн тэг хүмүүсээс зөв сэтгэлтэй, зөв хандлагатай, хандлага зөв байна гэдэг чинь хувийн хандлага зөв байна гэдэг чинь бүхний яг зөвөр харж зөвөр хийж бүтээхийг хэлнэ те. Тийм зорилготой манай төрийн бас байгууллага бас яагаад нэгдэд явж байгаа. Би энэ төрийн бас байгууллагатаас 5 сард анх орсон. 1000 дахь гишүүн болж исэн. Одоо бол нийтний 22,000 гаруй гишүүнтэй. Хөдөө орон нутагтаа салбар байгуулах болох Сэлэнг аймаг маань бас байдгийн. Сэлэнг аймаг бол маш их эрч хүчтэй. Уршаа гэсэн тэмүүлэлт ийм сайхан залуу байдгийн. Тэгээ сэлэнгчүүдээ бас цаашлах ажилдаа сайн ажлын өндөр амжилт хүсье. Хамт ажиллаад бас таатай байдаг шүү гэдгийг хэлье.